өнөөдөр нэгдэж орлоо гэд эерэг тал орохгүй үлдлээгээд алдах юм байна үгтэнд. Монгол улсын бие даасан гадаад дуудлага байхгүй болно. Яагаад тэгэхээр баримт хүчгэнд нь уялдуулсан гадаад дуудлага явуулна гэдээ байж байгаа. Эвсэл дүлнэгдэх бодлогоо алдна. Энэ мэтчлийн юмнууд бол гарч ирэх байхгүй юу? Тийм учраас энэ одоо бүхнийгөө бодолцож ер нь одоо орхон зөв үгүй юу, цагаа олсон уугүй юу гэдгээ бодох хэрэгтэй л гэсэн байр суурин дээр л бий байж байгаа. 80-аад өнгөрөх зууны 80-аад оны сүүл 90-ад оны ихээр биднээс одоо нөгөө арчилд ороод л одоо нөгөө их тийм романтик сэтгэлтэйгээр их одоо хөөрсөн тийм сэтгэл санаа бодолтойгоор л олон улсын харилцаанд л ороод явж гисэн шүү дээ. Тэр маань ч хүртэл өнөөдрийн болж байгаа үйл явдлаас өөрчлөгдөж байна. Өнөөдөр бол бид энэ олон улсын байгууллагад оронгууд одоо яадгийн 3 төршийн бодлого саарамжна гэдэг юм 3 төрштэй харилцаа болик гэж одоо энэ Орос хятадтай бидний одоо загнах юм. Тийм бол байхгүй шүү дээ. Тэгээд энэ Шанхай хамтын ажиллагааны байгууллагад орох асуудал бол Монгол улсын үндэсний эрх ашигт нийцж байгаа. Манайд бол зохих үр дүнгээ өгөхөөр энэ үйл явдал болно гэж ингэж хүлээж байна. Яагаад өгөхтэйгээ зэрэг нэгдүгээрт нь бол Монгол улсын бүс нутгийн интеграцид өнөө хүртэл үндсэндээ ороогүй явж ирсэн одоо цорын гац орн дэлхий дээр цэрэг хуршнаар бидэнд жанждах гэдэг ойлгох байсан тийм ээ. Тэрийг одоо сэргээх гэж байгаа юм шиг тийм бодлого баримтж байна гэд баруунаас тэгж яриад байгаа. Тийм учраас энд маш болгоомжтой хандах хэрэгтэй гэж бодож байгаа.